байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Би 202 дугаар цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багш Бавгийн нар мандах байна. Би 202 дугаар цэцэрлэгийн бэлтгэл А бүлгийн багш Содом Даржаагийн буян шиг байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөхөд маань туслахаар Амгалан сургуулийн сурагч Мишель, Гандан Тэгшлэн хийдийн дэрэгдэх 112 дугаар сургуулийн сурагч Хүсэлбаатар нар ирсэн байна. Амар ануу бэцгэн найзуудаа. За та хоёр маань бяцхан найзуудаа олон сайхан сонирхолтой онцгойтой ирсэн үү? Багшаа, бяцхан найзуудаа бид хоёр Гандан Тэгшлэн хийдийн дэрэгдэх Төвөс Баясгалангийн гэгээ цэцэрлэгийн бяцхан найзуудынхаа өгсөн олон гой онцгонуудыг аваад ирлээ. Хагтээ тогтсон хатвал 5 хуруугаас амарсан хатвал тэр үвэ. Таг дээр тогтсон хагтмал 5 хуруугаар самарсан хагтмал энэ юу юм бол хөлтүүдээ? Шапита. За, миний хөө буцаад таагаарай. Сод манлаа. Энэ бол аруул юм аа. Зөв таасан уу Хүслбаатараа? Зөв таалаа. Энэ бол аруул юм аа. Багшаа би дахиад нэг онцгой таалгыг. За тэг Хүслбаатараа. Ямбаха цэцэг ямгүй дөрөв тэр үвэ. Хэн таах вэ энэ онцгойг? Итай. За, анар буцаад таагаарай. Энэ бол бичлэг юм аа. Зөв Хүслбаатараа. Зөв таалаа. Энэ бол бичлэг юм аа. Хүрээ. Багшаа би дахиад нэг онцгой таалгая. За, таалгаарай. Эртний цагаан нуур эрхэмшээр нөмрөхтэй тэр юу вэ? Хэн таах вэ хүүхдүүд? Итай. За, гэгээлэн босоо таагаарай. Энэ бол урам юм аа. Хүүхдүүдээ гэгээлэн өрөм гэж нь өрөм зөв үү? Би ахиад нэг онцгой таалгая. За, тэг. Шааш өрний махыг шааж идэж болохгүй. Тэр юу вэ? За, энэ онцгой хэн таах вэ? Багшаа Итай. За, их тулга босоо таагаарай. Энэ бол шаатос юм аа. Зөв Мишель. Зөв таалаа. Энэ бол шаатос юм. Хүрээ. Одоо нэг онцгой үлдсэн байна багшаа. За, тэг Хүслбаатараа найзуудаа хилээд өгөөрэй. Эхнүүрийн ам цаахан эдэг хөөхөй чанар нэг тэр юу вэ? Хэн таах вэ хүүхдүүдээ? Багшаа би таа. За, Амина таагаарай. Энэ бол айраг юм аа. Хүслбаатараа найз нь зөв таасан уу? Зөв таалаа. Энэ бол айраг юм аа. За, тэгвэл олон сайхан сонирхолтой онцгой таалгасан Мишель, Хүсэлбаатар хоёртоо болон онцгой таасан найзуудаа талархаад бүгдөөрөө хураалцгаая. Хүрээ. Marching is there by some
Хүүхдүүдээ өнөөдөр Мишель, Хүсэлбаатар хоёр маань цагаан эдний тухай олон сайхан сонирхолтой онцлогтой ирсэн болохоор өнөөдөр бүгдээрээ цагаан эдний тухай мэдэж авцгаая. Хүүхдүүдээ энэ юу вэ? Хүүхдүүдээ ширээн дээр ямар цагаан эдэнүүд байна вэ? Бяцхан найзуудаа тэгвэл энэ ямар цагаан эдээ вэ? Хүүхдүүдээ энэ юу вэ? Зүйтэй энэ өрөм юм аа. Бяцхан найзуудаа тэгвэл энэ ямар цагаан эдээ бэ? Сайн хараарай. Хүүхдүүдээ энэ юу вэ? Энэ бол бяцлаг биш ээ хүүхдүүдээ. Хольсон дас юм аа. Бяцхан найзуудаа энэ юу вэ? За хүүхдүүдээ энэ зүйл маань монголчууд бидний эртнээс өвлөж ирсэн гүүний айраг юм аа. Хүслбаатараа миний хүү айраг зоглоорой. Хүүхдүүдээ багшийнх нь аялж байгаа энэ юу вэ хүүхдүүдээ? Та нар тарган дуртай юу? Таргийг тэгвэл юугаар хийдэг юм болоо? Сүүг бүрээд тараг болгож хийдэг юм байна те. За Мишель хагаарай. Бид өмнөх нэвтрүүлгээр 5 хушуу малын тухай мэдэж авсан шүү дээ. 5 хушуу малын сүүг боловсруулж юу хийдэг бол юу хийдэг юм болоо хүүхдүүдээ? Цагаан эдээ. Бяцхан найзуудаа эдгээр ширээн дээр байгаа цагаан эдэнээс гадна өшөө олон цагаан эдэ байдаг байх шүү. Та нар мэдгүй? Мэдэн. Багш нь энэ дээр нэрлэгдээгүй цагаан эдэнүүдийг та нарт нэрлэе. Хоормог, аарц, цагаан тос.
Эдэм, хусам, зөөхий зэрэг ийм олон төрлийн цагаан эднүүд байдаг ахна шүү хүүхдүүд ээ. Цагаан эдэг юугаар хийдэг билээ? Сүүгээ. Яагаад цагаан эдэг гэж нэрлсэн болоо? Түу цагаан болохоор. Оо, маш зөв. Сүг ямааны сүг, хоньны сүг, үнэний сүг, гүүний сүг, ингэний сүг гэж тус ангилдаг байгаа шүү. Гүүний сүгээр айраг хийдэг, ингэний сүгээр хоолмог хийдэг. Хүүхдүүдээ Хүсэл баатрын хэлсэн зөв үү? Хүсэл баатраа мишээд найзуудаа цагаан эдэгээрээ дайтаарай. За багшаа. Уйны найз бомбоде, үнээр хурдан бомбоде, намайг жаахан бомбоде, хавцад цугас бомбоде, бомбоде, үнээр хурдан бомбоде. Хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ цагаан эдний тухай мэдэж авцгаалаа шүү дээ. Одоо мэдэж авсан цагаан эдийгээ батжуулаад бүгдээрээ зургийн дэвтэр дээрээ зураг зурцгаая. Зураг зурхтаа ширээн дээр хідэнүүдээ хараа зурж болно шүү. Ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон. Жил бүрийн хаврын тэргуун сарын шинийн нэгэнд болдог цагаан сарын баяраараа эдгээр цагаан эдээгээрээ тав гэдээгээ засаж уламжлалт баяраа тэмдэглэдэг ахна шүү. Налгар сайхан их оронд минь хаврын мөргөөл суух цагаан эдэгээр байлгасан сар шинийн баяр айлчлан ирлээ. Хүндэт эцэгчүүдээ хүүхдийг хилд орох цагаас нь эрдэм ном, Хөлд орох үеэс нь аж төрөх ухааны дөртөө болгон Яс журамтай иргэн болгон хүнжүүлнэ гэсэн. манай их сэтгэж 5 ангийн сургаалыг амьдрал ахуйда хэвшүүлцгээе. Телевиз үзэгч бяцхан найзуудаа сүүл цагаан эдэгээ амдархан идэж хоол хүнсэндээ байнга хэрэглэж байгаарэ. Эрхэм хүндэт үзэгчтэй. Бяцхан найзуудаа, бяцхан жалуудаа. Хүүхдийн ертөнц нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг жаргаж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.